Сайн байцгаана уу? За би энэ удаа нөхөртөөгөө хамтдаа хөлөг онгоцныхаа 3 дахь аялалд гарсан байна. За яг одоо л Бээжингийн нисэх онгоцны бодолд ирсэн байна. За маргааш өглөө Малайз руу нислэгтэй байгаа. За энэ удаагийн хөлөг онгоцны аялал болохоор Английн Cunard компани Queen Elizabeth гэдэг маш юм тансаг лакшери төвчний хөлөг онгоцон дээр аялахаар сонгосон байгаа. За тэрнээс өмнө Малайз улсаараа аялж байгаа. За миний хувьд өмнө нь бол Малайз улсад MBA Masters сурж ирсэн учраас энэ удаагийн аялал маань илүү юм гоё дурсамж сэргээсэн маш гоё юм халуун дотн мэдрэмж төрүүлсэн юм аялал байх болно. Зарим хүмүүс суугаад байдаг круиз дээр ингээд зөвхөн хөлөг онгоцон дээр ингээд далаа дээр аялаад ах юм уу гэвэл үгүй. Газрын аяллаа та урьдчилаад өмнө нь хэд хоногийн өмнө ч хамаагүй ер нь л хийж болно. За тэгээ круиз дээр аялсаар агаад одоо нөгөө нэг гоё санагддаг болсон зүйл нь чамдаам чирэхгүй. За тэгээ чек-ин хийгээл иммиграшн дамжаад яваад авахгүй байгаа нь айгүй гоё санагддаг. Би ч гэсэн одоо ингээд Бээжингийн онгоцны буудлын дээр бол ирчихсэн чамдаамаа чирээл явжлаа. За чек-ин хийгээл иммиграшн дамжаал явж байгаа. Энэ нь жоохон ингээд төвхтэй санагддаг болчихсон байна. За тэгээ дөрөв дэх хөлөг онгоцны аяллаас цагчихсан байгаа. Ингээд нөгөө нэг круиз аяллаар явцсан хүн дараагийн аяллаа ингээд нөгөө төлөвлөөл ингээ хийгээд идэг. Тэгээ та бүхэн маань угаасаа яг ямар онцлогтой юм бэ гэдгийг миний одоо энэ хийж байгаа бичлэгүүдээс ингээд харах байхаа. Хуучин болохоор би 1-2 дахь аялал дээрээ болохоор зүгээр ингээ гоё одоо бичлэгүүд оруулж ирсэн бол энэ удаагийн аяллаа илүү бодтой та бүхэндээ шууд ингээд нөгөө тайлбарлаад явах нь илүү оновчтой юм байна гэж бодсон. Өмнөх бичлэгүүд дээр хүмүүс ингээд нөгөө аялж яхад яг хідэн төгрөг гарсан бэ гэд ерөнхийдөө тийм нөгөө санхүүгийн тооцоо айгуух асууад байдаг. Тэгэхээр хоёлаас одоо бичлэгүүд дээрээ товчхон яг гарч байгаа одоо зайшгүй гарах тооцоонуудаа хурдан бичвэл зөвөр юм л үү тийм. Тэгээ би бол нөгөө яг юм ирж очих нислэгийн зардал сайн мэдэхгүй байна. Тэгээ манай хүн л мэдчихэж байгаа. Ерөнхийдөө Улаанбаатараас шууд Бээжин газар явах юм бол унджаар нэг хүний 300 мянга гэж тооцож болно. Гэхдээ жоохон хугацаа орно. 2 хоног орно. Өөрийн хувьд болохоор цаг хугацаа жоохон хэрэгтэй байсан учраас тухайн үед яг өнөө аярч бас хямдарч таарад. Тэгээд нэг талдаа шууд нислэг 2 цагийн нислэг байсан. 470 мянга болсон. Нэгэн тал аялна гэж үл эрт төлөвлөөд эрт захиалчвал бас нислэгүүд маань ерөөхдөө хямдхан байдаг. Бас харж байгаагаар нөгөө ажлын өдрүүд бас нислэгээ захиалвал хямдхан байдаг тийм. Тэгээ яг нөгөө амралтын өдөр болчихгоот ингээ бүүм гэдэг нөгөө нислэг нь үнэтэй болчдөг. Тэгээ нөгөө бид нар чинь олон аялагч нар нөгөө аялал захиалаад ийш тийш явж байгаа болохоор нөгөө амар сайн мэддэг. Маргааш болохоор бид хоёр Малайзаас Лангкави эхлээ Бээжингээс Малайзаас Лангкавиг явж байгаа. Лангкави өөрөө бас айгүй гоё үзэсгэлэнтэй юм аа. Малайзын ерөнхийдөө жуулчдын хамгийн их очдог хааллуудын нэг байгаа. Сонирхолтой газар маш олон байдаг. Маргааш тэнд уулзъя тий. За өглөө болсон Бээжингээс Малайз руу явах Малайз Airline онгоцондоо суусан. Нийт 4700 км-ийг 6 цагийн турш туулсан. Really had me going. Now it's time to go. Curtains finally closing. That was quite. За та бүхэндээ маш гоё мэдээд болгоё. За би сая аялалтаа явахаа өмнө Трансбанкийн Periodic Card гэдэг эрхтэй юм карт авсан. За энэ картны яа гэхээр одоо аялах зуртай олон улсын онгоцны буудлуудаар одоо тий одоо нөгөө транзит хийдэг тий хүлээлэг ихтэй байдаг хүмүүст бол маш тохиромжтой юм байна. За яг энэ нэрхээрээ Куала Лумпур буюу Малайзын онгоцны буудлын дээр нь Сама гэдэг юм маш гоё юм хотелийн лаунжд суугаад үнэгүй одоо нөгөө хүн тус бүр 3 уух юм 2 одоо тий хоол захиалах хэрэг 3 цагийн турш энэ VIP лаунжд суух хэрэг өгд юм байна. Тэгээд энүүгээрээ бас одоо хоолон захиалаад сууж байна. Өөр энэ одоо картаар юу хийж болохыг бас өнөөдөр завтай байгаа. Нөгөө транзит хийгээд хүлээлэг ихтэй байгаа учраас үзнэ. Тэгээд та бүхэндээс ингээд бичлэг хийгээд оруулъя. Тэгээд таад маань дараагийн аялдаас энэ карттай авчих юм бол их давуу талтай байна. Бас нөгөө нэг унтаж хөвчөж амрах газараас хэрэгтэй ч тийм тэрэнд хүртэл үйлчлэх юм байна. Гоё агаад. За тэгээ нөгөө Periodic эрхтэй картаараа ийм хоолуудыг захиалаад
маш гоё тансаг, амьд хөгжмийн тоглолт сонсоод маш гоё тав тухтай орчинд өдрийн цагаа уух чинь. Тэгээд таад маань дараагийн аяллаас энэ картыг аваад энэ гоё боломжийг бас идлээрээ. Үнэхээр гоё орчиндаас тий одоо нөгөө цагаа зөв болгосон тав тухтай өнгөрүүлэхээс боломжтой байд юм байна. За дараагийн нөгөө priority ирэхээр үйлчлэг авах гэдэг ч гэсэн байна. Энэ болохоор капсул хотел гэдэг нөө яриад байдаг шүү дээ. Шүршүүртэй, унтаж хөвтөх боломжтой. Олон цагийн нөгөө хүлээлттэй хүмүүс маань нөгөө унтаж хөвтөх газар шүршүүрт орох Wi-Fi гэх мэт үйлчлэгнүүд хэрэг болдог. Тэгэх юм бол нөгөө энэ ирэхээр 2 цагийн үйлчлэгээ авах боломжтой юм байна. За одоо энд болохоор бид хоёр нөхөртөөгөө хуйлаа орно. Ороод ингээд яг дотор нь юу ийдийн та бүхэндээс бичлэг хийгээд харуулъя. Тэгэхээр нөгөө энэ ирэхээрээ бид нар энд нэг хүн нэг одоо цаг ороход 40 рингит гэдэг чинь Монгол мөнгөөр бол нэг цаг нь 32,000 төгрөг юм байна. Гэтэл энэ ирэхээр нэг хүн 2 цаг үнэгүй орох боломжтой. Тэгэхээр 64,000 төгрөг. За бид тэр хамт орж байгаа учраас туцтай орж байгаа ч гэсэн хоёулаа нэг картаараа хоёулаа орж байгаа байхгүй. Тэгэхээр 120 орчим мянган төгрөгийг хэмжиж чинь гэсэн үг байхгүй. Тэгэхээр яг иймэрхүү картын давуу талаар бид нар олон гоё үйлчлэгээс авах боломжтой юм байна. За хэдүүлээ хамт орж юу дотор нь одоо ашиглах боломжтой гэдгийг харцгаая. За орж ирэхэд бол энд ингээд логруудтай логрийнхаа кодыг дэж өөрсдөө зохиоч. За энд ингээд усанд орох дүүштэй дотроо мэдээж шампунь, шингэн савнтайгаа ингээд байж идэг маш цэвэрхэн. Зөвхөн бидэтэй маш цэвэрхэн. За ерөнхийдөө нэг иймэрхүү хөрх орон зай ашигласан капсул хотел үүд юм байна шүү. За Kepler капсул хотелд ороод ирлээ Малайзийн онгоцны бодол дээр үүдэг. За яг ийм кабинетүүд байна. За энэ бол миний бронзо 9 дугаартай кабин маань ийм хосархан. Одоо хугацааны олон цагийн нислэг хийсэн транзит хийж байгаа үлээж байгаа хүмүүст бол том боломжийн орон зайтай ийм капсул байт юм байна. За тэгээд бүгдээ хамт орж сонирхож үзье. За ороод бол дотроо ийм зурагттай, тэнд нэг ийм толтой, за энд нэг ийм хайттай, за утас цэнэглэгч энд байна. Гэрлийн тохируулгууд байна. За мөн спикер байна, сэрүүлэг тавьдаг. За тэгээд эндээсээ хөрхөн ийм ширээ гаргаад ирд юм байна. Ингээд ер нь их боломж яг амраад гараа авахд том боломж. За ингээд 2 цагийн хугацаатай нөгөө priority карта ашиглаад орсон байгаа. Үнд хэлбэргүй гэсэн үг. Үнд хэлбэргүй орсон. Орчууд ингээд энийг ингээд хаачдаг дотор нууц муцаар хариутай байт юм байна. Ер нь бол богино хугацаанд амраад устсанд ороод гараа авахд том тохиромжтой сайхан таламжтай байлаа.